За өсгөний урд нүүр зүтгэлтэн дээр баг хүмүүс зүөх хэвээр хөдөлмөрийн хамгаалалт зөрчөөд байна. Байхгүй байна. Богдоогоос асуулаа. Байхгүй болсон байд. Байсан да. Амар богдоо. Тэрийгээс гаргаж ирсэн тий. За ярьсан эхлээд задлаад сайтар хутгах гэж хэлээ. Тэгээд хутгах байхдаа анзаараад хитрхи өтгөн байвал энэ нэг шингэлэгчээ жоохон нэмж хийгээд тэгээд ажиглаж байгаад зүтгэн. Тэгээд нөгөө нэг ер нь бол граммыг нь тодруулсан байх хэрэгтэй. Тэгэхдээ энэ удаад нөгөө нэг энэ дээр бид нар нөгөө нэг зүгээр үзүүлэн хийх гэж байгаа болохоор шууд харж агаад нүдэн баримжаагаар жигдхэн зүтгэн нэг зүтгэх та. Тэгээд зүтгэхээс өмнө ер нь бол энэ ширээгээ маш сайн цэвэрлсэн байх хэрэгтэй. Тэгээд үсгний дотор талаа бас маш сайн цэвэрлсэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол бохирдлороо тэгээд зүтгэжүүл тэр чигтэй болчихно. Тэгээ нөгөө хийсэн хан мана дахиад ивдэх юм болно. За тэгэхээр ярьсан цэвэрхэн байдлыг маш сайн хангана. Тэгээ энэ карцын гэрэл бол арай дэндүү доор байна гэж байна. Энийг дээшлүүлэх хэрэгтэй гэж байна. Тэгээд карцын гэрлээ заавал гайгүй 20 градусаас доошо байвал карцын гэрлээ асаана. 20 градус буюу градусаас дээшээ байвал заавал карцын гэрэл асах шаардлагагүй байна. Тэгэхээр ямар ч гэсэн эхлээд зутгаад тэнгүүтээ зутгасныхаа дараа нэг их чам гэмтдэггүй шүү дээ. Нөгөө нэг бөмбөлөг үүсвэл бөмбөлгийг нь арилтан жоохон хүлээх юм байна. Гэхдээ доотлын гэрлээ бол асаацсан байж байгаа. Тэгээд ерөнхийдөө нэг доотлын гэрлээ асаагаад 2 цаг болгоно гэж байна. Тэгээд бөмбөлөг үүснийг анзаарж агаад бөмбөлөг нь арилчингууд нь хажуу талаас нь нөгөө нэг уул нь бол дээрээс нь яг харсан нэг сенс тавих хэрэгтэй. Одоо дээр нь байрлуулаагүй бол зүгээр гэрээ нөхцөлийн нөгөө нэг хажуу талд үүдэг нэг сенс үйдэж хажуунаас үлээдэг. Тэр жижигхэн сенсийг тавиад тэг авчихгүй. Тэгээд тэрийг асаагаад бас нэг цаг гарна. Ер нь бол энэ гэрэлтэйгээ хамтдаа ер нь 2 цаг хавцаа болох юм. Гэтэ ялгаа нь болохоор яг бөмбөлөгтэй байвал бөмбөлгөө арилтал нь хүлээж байгаа сенсээр явна. Бөмбөлөггүй байвал сенсээ асаачна. Гэрэлтэйгээ хамтдаа. За тэгээ нэг иймэрхүү юу вэ? Нөгөө нэг энэ сав маваа бас маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Энэ савндаа ер нь бол одоо энэ чинь өөр хаягнууд дээр бол 5-6 үсэг болно шүү дээ, тий. Тэнгүүд нэг одоо 5-6 үсэг нийлээд литр 500 ч юм 2 литр байвал эндээ нэг үс нэг хийгээд тэгчингүүтээ энэнээсээ бүр жижигхэн дахиад жижигхэн савтай грамм дээр саваа нөгөө грамм дээр тавьж агаад нөгөө төхөөрөө яг үсэг болгоны граммаар нь энэ рүүгээ хийгээд тэгээд зүтгэдэг. За нэг иймэрхүү байна шүү. За одоо